мэрэгжлийн чиг баримжаа байна шүү дээ. Мэрэгчлэн байгаа. За, өмнөх хичээлдэр бол үзсэн шүү та нар тий анкет, хэрхэн бүглэг. За, дээрээс нь өмнөх ярилцлагын өмнө юу шаардлагатай, ямар бэлтгэл ажил хангах вэ гэдэг үзсэн байна. Одоо болохоор би та бүхэндээ ярилцлагын үеэр яг ямар хөө асуудал тулгардаг вэ? Яаж одоо анх тэр ярилцлаганд орохдоо хүмүүстэй хандах вэ гэдэг зүйлүүдийг хэлж өгөө. Мөн дээрээс нь ярилцлаганд ороход нөгөө ажил олгогчдод ямар асуултууд ихэвчлэн тавьдаг вэ тий? Юу гэж хариулах вэ? За, энэ талаар мөн дэлгэрэнгүй ярьж өгнө. За, ерөнхийдөө эхлээд та бүхэндээ цуг хүчтэйгээ яваа тий? Хүчтэйгээ явдаг уу? Цуг явдаг тий? Хаяа дээ. Заримдаа аартаа явчихна, би ээжтэйгээ явдаг. За, очиод тэр боловгүй зарим. за тэгвэл хамаатан цаад аав ээжтэйгээ яваа. Чир харилцнаа. Бичээрээс харилцгаа тий? За, мэдээж за эхний ээлж нь болохоор тухайн хүн чинь угаасаа өөрийн чинь сайн мэддэг. Өөрөө юм. Нарийн чир харилцдаг үгсээ. За яа тий. За эхлээд хамгийн түрүү за ихэнх нь ярилцлаганд орж үтсэн хүмүүсээ тий. За мэдээж хурж ирээд гараараа за хүнтэй тааралтангуудаа мэдчихлэн тий. За маш сайн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. За итгэлтэй байхын тулд яах вэ? Өмнөх өдөр сайн унтаж амрах. Тий? Сайн унтаж амраад за мөн дээрээс нь ярилцлагын өмнө яах шаардлагатай байдаг вэ гэвэл ярилцлагын дуудсан цагаас нь 30 минутын өмнө очих хэрэгтэй. Энэ яах ч байгаа вэ гэвэл та нар бэлтгэл амжилтаа хангах хэрэгтэй. За хүмүүс орж ирэхдээ ерөнхийдөө за 2 цагаас ярилцлагатай гэж орж ирдэг бол яг 2 цагт орж ирдэг. За энэ бол манай Монголын хүмүүсийн ер нь зам тий. За тэгтээ та бүхэн яг 1:30 тийм үү? 30-аас 40 минутын өмнө очих шаардлагатай. За энэ болохоор бүр өөрийгөө тайвшруулах. Дээрээс нь одоо хэрвээ амар яг сандарсан төвчрээтэй үед одоо үс баасан гоцсон орж болно да тий. За тэрийг намдаа. За энэ бүхнийхээ бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй. За 30 минутын өмнө ирчээ та бүхэн тухайн компанитайгаа танилцсанаа ерөнхийдөө орчинтай. За юуг ороод ирэнгүүт чинь энэ тийм мэдэгдэхгүй шүү дээ компаниуд аль өрөөнд хүний нөөц хаана юу гэдгийг мэдэхгүй. За энэ бүхэндээ танилцахад бол хүмүүсээс нь асууж лавлна. За сайн байна уу? За нөгөө хүн хэлсэн шүү дээ нөгөөдөө тулаад за цуг явж байгаа хүмүүстэй хэлээд за хүний нөөцийн нүрэ хаана гэдэг би ийм ярилцлаганд орох хэрэгтэй юм аа гэдгээ сайн ойлгоод тэр өрөөнд орохыгаа та хүлээн. За орохдоо нөгөө ярилцлаганд орох хүнтэйгээ гар барьж мэдчихлээ тий. За аль нь хүчтэйгээ цуг аль нь явна гэсэн үг шүү дээ. За ороод инээсгэсний дараа тухайн хүнтэйгээ ярилцлаганд ороход сайхан за тухтай суунаа хамгийн их тухтай суун. За хүмүүсийн их гаргадаг алдаа юу вэ гэвэл ороод одоо хүүртгэхтэйгээ суудаг ч юм уу өвлийн нөхцөлтэй хавар. За эсвэл хамаг цүнхээ аваад буцаа суудаг тий. Ингэж болохгүй. За аль болох та бүхэн тухтай айлгахад бол бүх юмаа тайлаад за цүнхээ хажуудаа тавиад уцаа унтраах шаардлагатай. За мөн дээрээс нь мэдээч хин нэгэн ярилцлаганд орж байгаад мессеж ирүүл яадаг. Тухайн хүний яриа юу ойлгомжгүй байна. Илүү их цаг алдсан. За ажил олгогчийн хүний нөөц нь юу гэж боддог вэ гэвэл та одоо илүү хүний нөөцийн ярилцлаганд анхаарахгүйгээр уцаа явна уу? Энэ хүний төлөхгүй нахна шүү дээ. Өөртөө нэхгүй. За энийг сайн анхаарах хэрэгтэй. За хамгийн түрүүнд суугаад та бүхэн яг яа эхлээд өөрийгөө яаж танилцуулдаг вэ? Асууя л да ганц хоёр өнөөс. Байна уу? Нэрээ. За нэрээ. Өөр яадаг вэ? Өөрийнхөө нэрийг хэлнэ үү? Дараа. Ажилд орох тухайгаа ярина. За. Анхааралтай харж ярилцна. За сайхан илтгэх харилцна. Өөр ийш тийшээ харахгүй яа. За сайн байна. Яа. За сайн байна. Дарга руугаа харж анхааралтай. За зөв. За бичлэн харилцаа эхлэхэд бол бидний саний эснүүд бүгдээрээ зөв байна. Нэг энтэйгээ мэдсэний дараа өөрсдийгөө танилцуулаад хамгийн гол нь яг ямар албан тушаалаар яаж орох гэж байгаа гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. За тэр хүнтэйгээ мэдээж өдрөө нэг цэцгийг харж ярина. За зарим хүмүүс тохиолдох алдаа байдаг. Яадаг вэ гэвэл өдрөө харж чаддаг хүмүүс байдаг шүү дээ.
За би болохоор за хинтээ заад хүмүүсээ сонсч ийсэн. Ингээд хүний нууцын хүнтэй ч өмнө хүнтэй ярихад би нүдрөө нь харж чаддгүй ингээд тохиолдсон шүү дээ. Яадаг вэ гэвэл танд арга зааж өгье. Хоёр нүднийх нь хооронд энэ ч нэгцэг байлээ. Энэ дөө нь харчих хэрэгтэй. Яг энэ. За тиймээ та надад энэ талаа хардаа. Тэгвэл яг юу яг нүдрөө харж байгаа юм шиг сэтгэв. За хоёроо харж. Энд дээр ишиг харсан уу? За энэ дээр хахад тохиол яг тэр үгээр өдрөө харж байгаа юм шиг санаад байна. За тэгвэл яг вэ гэвэл та бүхэн ч гэсэн амарсан тийм. Зарим нь өдрөө харчихдаггүй зүгээр л духныг нь хоёр өгөөд одоо энэ хэсгийг харчих. За одоо ингэсний дараа хамгийн эхлээд ажил болгоцсон нь тохиолдол юу вэ гэх юм бол за эхлээд мэдээч асуулт юм аа. За юу вэ гэвэл эхлээд өөрийгөө товч танилцуул юм. Тэгэхээр юу гэж танилцуулах вэ? Товч гэхээр хүмүүс нэр хаяг хэлсэн шүү дээ. Өшөө юу танилцуулах вэ? Товч гэхээр товч танилцуулах. За гэрээ хаяг. Насай. Гэрээ хаяг. Амгүй сэтгүүлээ амгүй. Амгүй За дистаралтай байна хүмүүсээ. Тэгэхээр мэдээж нэр хаяг насаа хэлэн. За тэгснийга дараа хамгийн түрүүнд боловсрол гэдэг. За боловсрол яаж сургууль бүрэн дуунд боловсрол эзэмшсэн бэ? Аль их дээд сургууль эзэмшсэн бэ? За боловсролаа яа. Боловсрол дээр бас дээрээс нөө мэргэжлийн сургуулийн үйлдвэрлэлийн бүгд байж болно шүү дээ. Курс сургалт ч юм уу, зай сургалт одоо юу гэдэг шав сургалт бүх эзэмшижсэн сургалтуудаа бүгдийг ярих гэсэн. За энэхийн дараа юу мэдээж ажлын туршлага. За ажлын туршлага дээр дадлах ч гэсэн хамаагүй хийснээр бүгдийг нэх хэрэгтэй. Анкетн дээр үргэлж сайн хэлж өгсөн шүү дээ өмнөх 7 хоног. Бүх дадлагаачсан бичин гэдэг шиг ярьсан дээр үргэлж би тийм газар одоо сарын дадлага хийсэн. Цалингүй байж болно тийм. Бүх хийсэн туршлага яагаад гэвэл таны өмнөхд би чинь түүх байхгүй юу? Ажилд орж ирж байгаа хүмүүс юу вэ гэвэл ажил хайцнаар тэр хүнийг CV дээрх нь уншсан байна. Тийм болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлага байна. Тэгэхээр бүх л одоо амьдралаа тооцох хэрэг шаардлагагүй. За аль болох хүмүүс одоо гэр бүлийн талаар айгүйх ярьдаг те. Тэрийг урдах шаардлагагүй аль болох. Сургалт, боловсрол, хөдөлмөр илэрхийлсэн өмнөх түүхээ ярихад За биеийн хилэмжиндээ анхаарах хэрэгтэй. За биеийн хилэмжиндээ хүмүүс ихэхдээ ямар алдаа гаргадаг вэ гэвэл хилэмж үсээ оролдох. За үсээ оролдох, за хумс руугаа харддаг ч юм уу те. За бие маж. За юу гэдэг юм. За хумсаараа гараад ишвдээ эдрийг бүгдийг өөрсдөө хянах хэрэгтэй. За энэ тохиолдолд сэтгэл зүйч нар юу гэж үздэг вэ гэвэл за асуулт тохоогоор ингэж ярих юм. Анхаарал үүсгэх юм. Дараа ингээ харна штэ бид нар чинь тохоогоор ярих юм ярьж байгаа юм. Бидний тохооны сонсголгүй хүмүүсийн үйлдэлээр бид надад ингэж ярьдаг штэ гинэ. Тийм. Үйлдэл хамаагүй. Үйлдэл хамаагүй. Одоо энэ гар хэлний үйлдэл ч хамаагүй. Яагаад үгүй нөгөө хилэмж гэдэг чи юу вэ? Одоо энэ бол та нарын юм биш те. За энэ биш те. Энэ бол биш. Тийм болохоор энэ хилэмжийг ярьж байгаа юм. За энэ хилэмжин дээр за мөн дээрээс тий хамраа авах гэж байна те. За энэ хилэмжүүдээр анхаарах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй тий. За хүмүүс хүний нөөцийн хүмүүс юу гэж боддог вэ гэх юм бол ерөнхийдөө 50 бус одоо их сандарсан хүмүүст ийм шинж тэмдэг илэрдэг. Тийм болохоор бэлтгэл ажил гэдэг байгаа шүү дээ өмнө нь. Тэрийг л гол нь сайн хийгээ ахад дахин хийх гэж байна. За мөн дээрээс нь за одоо ярьсныхаа сэдв рүүгээ орно. За заашгүй шаардлагатай хэдийн асуулт мэдээж та бүхнээс тийм. За хамгийн ихний ээлж нь болохоор ерөнхийдөө та бүхэн мэдээж хүчний бэрхшээлийг анзаарна тийм хүний нөөцийн хүмүүс. За энийг та болохоо аль болох сул тал биш давуу тал гэдгээ
одоо мэдрүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл бид цэцсэн ялгаагүй адилхан яг хүнтэй адилхан хөдөлмөр эрхэлж чадна гэдгээ маш сайн тэр нөгөө цуг явж байгаа хүндээ ойлгуулж хэлэх хэрэгтэй. За ойлгуулж явах хэрэгтэй. За энэ дээр яадаг вэ гэвэл тэгэхээр ажил олгогч нар мэдээч одоо дээрээ харж байгаа юм чи мэдээж та бүхний сонсох юм шилдэг эсвэл одоо анкетээр бичсэн гэж. За энийг та бүхэн тайлбарлахдаа одоо миний ийм чадварууд одоо танай ажил дээр чи ингэж тус болно. За би өмнө нь ийм юм хийжсэн. Тийм болохоор өмнөх компанидаар ийм туршлагатай эсвэл бодлого хийжсэн. Ийм туршлагатай гэдгээр одоо та бүхэн танай ажилд бол миний ажил сонсох юм шиг ямар ч тийм юу үзүүлэх үү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За ажил олгогч нар мэдээж зарим мэдгүй байж болно тийм. За энэ болохыг аль болох итгүүл. За мэдээж хүн хүнтэйгээ харьцаж, миний нөөцтэй харьцаж гэдэг нь таныг одоо хэр одоо бие авч явсан тэр хүнтэй одоо цуг явж байгаа хүнтэй өөрийгөө хэрхэн ойлгосон талаар мэдээд таныг ажил авах боломж бий. За энийг болохоор сул талыгаа давуу тал болгох хэрэгтэй шүү. Ур чадваруудаа бүгдийг сайн дурдж өгөх хэрэгтэй. За мөн дээрээс нь бас ярилцлагын үеэр маш чухал зүйлүүд байдаг. Хэрвээ та бүхнээс нөгөө түрүү хэлээч янз янзын юунууд асуудаг гэдэг тийм. За тэр бүхнийгаа эхлээд та бүхэн нөгөө тэмдэглэлийн төвтгөлтэй бас орох хэрэгтэй гэж өмнө хэлж ирсэн үү тийм. Нөгөө ярилцлагын өмнө бэлдэх ёстой зүйлүүд гээд үзсэн өмнө хэлжээ тийм. Үзсэн бастай тийм. Үзсэн. Дэвтэр балтай. За энэ ярилцлагын асуудлууд дээр нөгөө хэцүү асуудлуудыг тэмдэглэх хэрэгтэй гэдэг. За ингэснээр яадаг вэ гэвэл та бүхэн нэг биш дараагийн ярилцлаганд чинь маш чухал юм болтой. За тийм түрүүний шиг те дараагчийн дурдсан шиг. За мөн дээрээс нь миний бас тулгарч ирсэн асуудлаас ярил л даа. За ярилцлаганд ороход ерөнхийдөө байгууллагын талаар маш сайн мэдлэг шаардлагатай гэдэг юм аа. За энэ дээр яадаг вэ гэвэл мэдээж тухайн байгууллага хурж ирж байгаа хүнээс асуудаг. За чи энэ байранд ямар ажил хийн гэж манай дээр яг орж ирсэн бэ? За энэ тохиолдолд хариулж ирсэн байсан уу? Манай байгууллага яг ямар мэргэжлэр энэ ажил дээр юу хий гэж манайх дээр ингэж анкета өгсөн бэ гэж асуужсэн уу? Баяр. За юу гэж хэлж хариулж ирсэн бэ? Манай ажилдаа чи ямар ажил? Энэ нарийн боо. Манай компани өмнө чи нарийн боо хийж яасан юу гэж. Анхудаага орж байна. Би мэргэжлийн сургуульд үзвэл танад анхудаага орж байгаа. Нарийн боо хийж чадах уу? гэж яг нэг асууж байсан. Яг юу хийж ирсэн бэ? За. Энэ байгууллагын талаар мэдээллийг асуудаг байхгүй бас байгууллагын талаар. За ихтэй бас яах хэрэгтэй вэ гэвэл одоо ярилцлаганд орох байгууллагаа бүх мэдээллийг та бүхэн авах хэрэгтэй. За жишээ нь Эми сангийн үйлдвэр Monos Group гэх за Эми сан орыг бодъё л та тийм. Тэнгүүтээ танай байгууллага ийм юм үйл ажиллагаа явуулдаг. За энэ тийм байна. Миний одоо энэ орох гэж байгаа ажил дээр одоо би ингэж ажил хийж чаднаа гэж хэлэх хэрэгтэй. За зайлшгүй асуудаг асуултын нэг бол энэ бас дээрээс нь ажил олгогч нарын. За мөн дээрээс нь таны одоо түрүү асуусан шүү дээ. За хүчний бэрхшээлээр шалтгаалаагүй одоо өөр ямар та давуу талтай вэ гэж асуув. Авиас. За тэр дээр юу гэж хариулах вэ? Өөр юу хийж чадах вэ? Тэгж асууж ирсэн үү? Тэгж асуувал юу гэж хариулах? За тэгвэл юу гэж хариулах вэ? Тэр авьяас асуух юу хийж чадах вэ? Авьяас байгаа. Тасгах хүмүүс бид нар өөрсдөө бүтээмж өндөртэй тийм өөрсдөө зохиож хийхтэй биш. Хурдан ажлыг хурдан хийж чадна гэдгийг дарагтаа ярьж ирсэн. Би анхаарал яамны гандж ярьсан болчихсон. За ерөнхийдөө энэ асуултад хариулж боломжийн хариулт гэдэг. За энэ асуултыг бас маш дээрээс нь зайлшгүй асуудаг. Одоо тухайн хүнийг авлаа гэж бодоход тэр хүнийгээ илүү давуу тал юу сайн гэдэг бас мэдээж авах хэрэгтэй. За зарим хүмүүс хэлдэгтэй за би одоо өөртөө ихтэй тий. За өөртөө ихтэй гэдгийг яаж харагдах вэ тэр хүнийг? Байж байгаа байдлаас нь харагдах
баггүй юу. Тийм болохоор цаг дан ганц өөртөө итгэлтэй гэж нөгөө би хэлхээс гадна байж байгаа байр суурьгаа маш сайн одоо итгэлтэй байдлаар яах хэрэгтэй. За мөн дээрээс нь ажил олгогч нь мэдээж та нарын зарим ажилтнаар хүний нөөцийн санаа зовоод асууж чадахгүй. За яг ямар таны яг бүсгийн бэрхшээлч яг ямар гэдэг нь асууж чадахгүй. За тухайн үед нь тийм үед өөрийг хүрээд ирэх юм бол маш хаалттай болчихдог тийм. Одоо өөрөөс нь яг ямар асуулт асуухаа мэдгүй. Одоо юу гэх юм хүний нөөцийн одоо тулгамддаг гэх юм уу та. За энэ үед та өөрөө бас тэрийг одоо асуухаас өмнө ч ер нь асуухгүй байсан ч гэсэн өөрийгөө би ийм хүчлийн бэрхшээлтэй гэхдээ би ийм ажил хийж чадна түрүү даваа талаар хэлдэг шиг ойлгох хэрэгтэй гэдэг шүү. Зарим хүний нөөц нь бол ер нь бараг санаа зовоод бас зарим нь асууж чадахгүй тохиолдол байдаг. Тэ? За тийм үү. За өшөөд зайлшгүй одоо ярьсан үе ямаргүй хүндрэлүүд таахгүй тохиолдож ирсэн. Ямар асуудлууд байсан бэ? Ямар асуудлууд дээр ч юм уу? Хэцүү санагдсан байдаг ч юм уу? Сул талаа ярих. Сул талаа бичиж өгөх гэхээр өөрийгөө муугаа бичиж чадахгүй хэцүү. Ээжтэйгээ ээжээс асуусан сул тал хэрэг. Ээж болохоор бичээд хэрэггүй. Дараа болохоор сул талаа заавал бичих гэдэг байна. За, наач яг зөв асуутай. За, сул тал гэж заашгүй бас асуудаа. За, энэ дээр та бүхэн яах хэрэгтэй гэвэл угаасаа анкетын дээр хүчний бэрхшээлтэй гэж бичсэн болохоор заавалчгүй тэрийг сул талд оруулах шаардлагатай. Харин яадаг вэ гэвэл одоо нөгөө давуу талх болохоор хоёр талд нөгөө хариулт ижиж штэ. Тэрийг заавалчгүй бүгд хэрэгтэй. Өгөө ярих хэрэгтэй байдаг. Яадаг вэ гэвэл одоо жишээ нь би хитрхи их одоо шартай гэж болно. Нэг жишээ. Яагаад гэвэл одоо би нэг юм хийж дуусгахгүй бол тэрнийг одоо ингээд байнгын бүр ингээд шар өдөр хийгээд байдаг ч гэдэг юм. Одоо энэ чинь сул тал гэдэгт нь орж байгаа. Гэхдээ нөгөө талаас нь байгууллага юу гэж ойлгох гэвэл за энэ хүн тэгвэл шартай юм бол олны дунд өрсөлдөө яах нь маш сайн ажил хийх нь гэдгийг ойлгож өгдөг юм. За тийм болохоор өөр ямар нэгэн одоо сул тал гэдгийг одоо би заримдаа ингэж хоцорчдаг ч юм уу те. Одоо би ажил дээрээ заримдаа ингэж залхуу өрдөг ч юм энэ талыг ерөөсөө хийж болохгүй. Яг тэгвэл ажил олгогч нартаа бүх сул талаа бүгдийн нэгэнгүү тоочоод өгчвөл таныг нөгөө нэг юу хийж чадахгүй юу сул талыг чинь анзаараад за энэ хүн тэгвэл цагтаа хоцорсон юм бол манай дээр орж ирээд байнга хоцорчих юм байна ахгүй гэдэг шалтгаан гарчдаг байхгүй юу. За аль болох энэ одоо зарим хүмүүс нь хэлдэг те хаяа байлтай мөхөд ингэж ёстой болохгүй. Яагаад гэвэл ажил олгогч нар энэ хүн ажлаа туслаад явах нь айгүй баявч юм ойлгоцдог те. Энэ митинг нөгөө яг бодит амьдрал дээр тулгардаг сул талуудыгаа та бүхэн нуух хэрэгтэй. За нуух хэрэгтэй. Одоо тэрнээсээ илүү яг түрүүний шиг за би одоо нэг юмыг дуусгая гэж одоо би нэг юмыг дуусгахгүй сэтгэл санаа амардгүй талтай. За энэ юу нэг талаар султаа нөгөө талаар бүх хийсэн хийх ажлаа бүгдийг хийж дуусгах гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор аль болох эрэг талаар хандах хэрэгтэй. За мөнөөс нь ярьсны хит хитэн төрлөөд байдаг. За энэ төрлөөдтэй нь юу вэ гэвэл нэгээрээ хит хитэн төрөл. За нэгээрээ бичлэн уулзаж ярьцах тавгүй оролцож байсан багтай. За мөнөөс нь бүлгээр ярьцлага хийдэг. Яадаг вэ гэвэл нэг одоо ажлын байр дээр үсэлтэж байгаа 3 удыг дуудаж оруулж ирээд суулгаж байгаа ярьдаг. За энэ тохиолдолд яадаг вэ гэвэл хүмүүсээс нь дунд нь асуулт тавьдаг тохиолдол бас байдаг. За аль болох маш одоо түргэн хугацаанд та бүхэн бодоод тавьж бодоод түрүүлж хариулах бол аль болох давуу тал үүсдэг. За зарим хүмүүс өөр янз янзын онцлог байж болно шүү дээ. Маш удаан бодож байгаа зөв хариулт өгдөг хүн байж болно. За энэ хүн болгоны бас ийм ярилцлагын төрөл байдаг шүү гэдгийг та бүхэнд ойлгох. Ганц байдаггүй 3-4 ярилцлагууд бас тийм тохиолдол зөндөө байна. За хооронд нь бас нэлээд тулгамдуулсан гинтийн асуудлууд маш их асуудаг. За аль хүн ямар одоо сэтгэл хөдлөлтэй ямар юм ярих вэ гэдгийг аль болох шалгадаг тиймгүй одоо хүний нөөцийн ажил олгогчдод байдаг гэдгийг та бүхэн бас сайн мэдчих хэрэгтэй байдаг шүү.
За ярилцлагын үеэр түрүүний хэлснээр бүх юмаа сайн тэмдэглэж бичиж авах хэрэгтэй. За мөнөөс нэгдсэн нь ярилцлаганд орж дуусны дараа гол хэдэн анхаарах чухал зүйлүүд юм. Юу гол чухал асуудал байдаг вэ? Хэдэн асуудал байдаг? За мэдээж асууж исэн асуултын түрүү хэлснээр маш сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Мэдхгүй зүйлийг тэмдэглэх хэрэгтэй. За мөн гарч исэн хүмүүстүүдээ тэр олон ярилцлагын дараа гарч ирээд бодох нь бодчоод тэмдэглэлийн хэлтер дээр тусгаж өгөх хэрэгтэй. Энэ яг үеийн та бүхэн дараа ярилцлаганд ороход би энийг яаж сайжруулах тухайн үндэ зүгээр ойлгох вэ? Үсээ санахгүй байх гэдэг нэг давуу тал болно. За мөн дээрээс нь хамгийн гол чухал асуудал юу байдаг вэ гэвэл эргэж хизээ холбох вэ гэдгийг сайн асууж лавч хэрэгтэй. Хүний нөөцөөс. За ерөнхийдөө би бас өмнө нэлээд их ярилцлаганд орж исэн. Тэр олцсон одоо сүүлийн 2-3 үлдсэн ч гэсэн би яаж нөгөө хизээ эргэж холбох вэ гэдгийг асуудаггүйсэн. За тэнгууд би 2-7 хоног мөн дээрээс нь сар хүлээж исэн юу байгаа. Сар хүлээх хүмүүс яадаг вэ? Ядарч одоо юу гэх сэтгэл санаагаар уунж намайг яагаад дуудах баа юм те би сүйд үзчихээ би яасан юм бэ мэдэгдэхгүй ойлгочтой. Тийм болохоор энэ бүгдийг тодруулахын тулд наадмын хүний нөөцөөсөө за би одоо хэрэг ярьсан хэлсэн үгүйгээ мэдхийн тулд хизээ гэж холбоо. Энийг бүгдийг асуух. Эсвэл та надтай хизээ гэж холбоо хариу гэдгээ гэдгийг тодруулж хэлсэн. Зайлшгүй конфликт юм хүний нөөцөд ихэнхдээ нэг хүнийг авчаад нөгөө үлдсэн хүндээ яг та тэнцээгүй шүү дараа ярилцлаганд ороорой гэдэг юм хэлэхгүй. Тийм болохоор энийг та маш сайн тодруулаад асуух хэрэгтэй. За сар үлээн гэдэг бол маш хэцүү тий. Тиймээс 7 оны дараа чи уцтаад асуу гэх юм бол 7 оны дараа уцтаад би тэнцээ үгүйгээ мэдэх боломжтой гэсэн. За энэ болохоор маш чухал гэдэг тий. За ажлын байр насан зохицох. За ажилтаа орчлоо гэдэгтэй ярьцгаа хийгээд. За хамгийн гол чухал юм юу вэ? Цаг баримт. Цагаа яг сайн баримттай хүмүүс ажилтаа орох чинь маш сайн байдаг. Өглөө яг цагтаа ярьдаг, орой яг цагтаа татдаг. Тэгээд та маш сайн цагаа баримтж байгаа бай. За мөн дээрээс ажлын цаг үр бүтээтэй. За заримдаа хүмүүс одоо ийш жишээ гараад алга болчихдог тийм хэд хэдэн цагаар. За энэ бүгдийг маш сайн мөн за ажлаа сэтгэлээсээ нэг за бусадтай зөв боловсоо хайрцах гэх. За хүмүүстэй хайрцах гэхээр зарим хүмүүс маш их хаалттай байдаг. За хаалттай байдаг хүмүүс яадаг вэ? Угаасаа өөрсдийн зам төлөв тийм. Тэгэхээр та бүхэн яг хүн болгондоо заавчгүй энэ хүн надтай харьцах байл, энэ хүн намайг ихэхгүй байх гэхийг зөв тоох хэрэггүй шаардлагатай. За тухайн хүн болгоно өөр байдаг учраас та хүн болгоныг одоо тэгж бодоод одоо стресстэй өөрөө стресс авах хэрэг шаардлага байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За мөн өөрийгөө зүгээр хэлэх. За зарим хүмүүс зүгээр бас хэлсэн шүү дээ ажлын байрандаа гарчаад асуухад аюул хэцүү байдаг. Яг ямар асуудал та бүхнээс асуух вэ? Яаж энэ хүнтэй харьцах вэ? Аюул хэцүү. Тэр бүхнээс та яг өөрөө очиод бас зарим маш ихтэй санагдаж байгаа хүмүүстэйгээ ярьж болно шүү дээ. Одоо юу гэх одоо бичгээ түрүү та нар ярьж байгаа гэсэн шүү дээ. Бичгээ сайн байна уу? Намайг хэрэглээ гэж харуулчих болно гэсэн үг. За тийм. За мөн дээрээс нь хамт олонний зохион байгуулалтын дотоод орчинд маш сайн дасан зохицох хэрэгтэй. За бүгдээрээ нэг өөрөө нэг яа хоолнд орё. Тэр болгонд та одоо за үгүй одоо мэдсэн ч гэсэн одоо яах вэ? Би одоо хоолнд ороход хэцүү хүмүүс надад харьцаж чадахгүй гэдэг ч юм өөрийгөө ингэж хайрцаг байх ямар ч шаардлагагүй. За хаалтмал орчноос илүү яг хүн хоёроо санал тавиад одоо бүгдээрээ цуг гарыг, бүгдээрээ цуг хоолнд идэх гэсэн тохиолдолд аль болох та цуг явах хэрэгтэй. Ингэжээс та болон одоо ажлын байранд тасалсан. За ажилтнаа за хүмүүстэй юм уу ойлгуулж хэрэгтэй гэсэн. За мөнөөс маш тууштай ажиллах шаардлагатай байна. За зарим ажил олгогчдын ихэвчлэн ирүүлдэг санал гомдтой да. За энэ дээр болохоор чухал гэсэн юм асууя. За заримдаа болохоор ер нь хүмүүс одоо за ажлын байрны сахилга батмуу маш муу байдаг ч гэх юм. Айх буудаг, тайм бүрддэг, алга болдог. Нэг нэгнээрээ ховж ярьжээ.
одоо ажлын байрны цаг дээр хийгдний байх. За энэ асуудлыг ямар ч гарах шаардлагагүй. Яамнаас цалин голдог асуудлаар маш их хүний нөхцөл ханддаг. Дөнгөж орж ирээд хүмүүс нөө мэрэгчлэнгээр орж ирдэг. Миний цалин аюул бага байна гэж ерөнхийдөө голддог. За ингэхдээ олон нөө ажил олгогчдод байна яадаг вэ гэвэл за энэ хүн ажлын төлөө биш те зөвхөн цалин гэж бас буруугаар ойлгодог тохиолдол байдаг шүү. За мөнөөс мөн ажлаас амархан шантардаг гэж байна. За одоо нэг ажил гээд мэдээж өөрөө чадахгүй хэцүү юм байсан ч гэсэн одоо зарим хүмүүс хийж чаддаг байлаа гэдэг даун болдог бол зарим нь болохоор шууд ажлаа хаяад орхиод гараа явчихдаг. За сар хүрэхгүй 7 хоногийн хугацаанд яаж байгаа юм би нөгөө ажлыг чи хийж чадахгүй байна гэдэг юу төртөг. Энийг яаж вэ? Хүн болох мэдээж ажил эхлээд орж байгаа. Тийм учраас бүх зүйлийг одоо бүгдийг мэднэ гэж байна. За тийм учраас та бүхэн яг мэдгүй зүйлийг хүнээс асууж тусалцаа авах хэрэгтэй. Уучлаарай би энийг мэдгүй байна та энийг хэлээд өгч. Тэгэж асууж та өөрийгөө дэвшлүүлж ажил дээр маш сайн байна гэсэн. Хүмүүс их хөвчлөө айгууг санаа зовдөг. Яагаад гэвэл би айгуу амаар айгуу тэний юм шиг санаж би энэ асуултыг асуухгүй гэх нэг юм хийгээд байдаг те. 8 цаг, 9 цаг, 7 хоног хийгээд байдаг. Буруу юм гэдэг. Яагаад гэдэг вэ гэвэл нөгөө хийх зүйлээ зүгээр ойлгож чадаагүй. Дээрээс нөгөө асуух тусалцаа авахгүй байдгаас шалтгаалдаг. За ингээд ажлын байрыг хаях, ажлын байрны одоо стресстэй орчих. Хамгийн гол нь ажиллаж байгаа хүмүүсээ даргаасаа юу гэж байгаа би ингээд зөв үү энийг ингэж ажиллах нь зөв үү та надад ингэж туслаач гэж үнээс асуух. За энэ тохиолдолд ерөнхийдөө ойлгох яадаг вэ гэвэл нийгмийг ингэж тусалдаг ажил юм байна. Зарим хүмүүс асуудаггүй учраас хүмүүс бие биендээ тусалдаггүй те шавдардаг, завдаг, ядардаг. За шүмжэнгөө илүү цагаар суудаг. За энэ бүхнийг яхад асуух шаардлагатай. Ичээд санаа зовх шаардлагатай. За тэгээд та нартай захиж хэлэх юм гэх юм бол бичих чадвараа аль болох сайжруулаарай. Тийм ээ? Бичих, унших чадвар энэ ажлын байран дээр маш их тус болно. За тэгээд бас нэг юм хэлэхэд сонслын бэрхшээл гэдэг нь бас нэлээд байдаг. Тийм ээ? Тэгээд насны улмаас сонсох нууц хүмүүс байдаг. Тийм? Нас нахад ихээр бас хүмүүс сонсох нь бас муудаад байдаг шүү дээ. Ийм бэрхшээл нэлээд олон байдаг. Тэглээ гэхэд ажил чадах бол боломжтой үстэй тийм ээ. Тохионы хэрэгсэл байж болно. За эсвэл нөгөө гэрэл чичиргээд хэрэгслүүдээр одоо тийм ээ дараа хамт олонныгоо дуудах нь харах гэх мэт боломжууд зөндөө байдаг. Тийм ээ. За тэгээд үнэндээ бол бас аль болох харилцах тал дээр цаана ингээд толинд хараад хичээл хэрэгтэй. Ингээд би одоо тийм хүндэд дуулах юм тийм ээ харагдаж байна. Өөрийгөө ойлгуулж чадж байна гэх. За энэ нэг юм байна. За тэгээд бас маш их санаачлалтай байх хэрэгтэй. Өөрийгөө ойлгуулах эсвэл ингээд тухайн ажилд орлоо шүү дээ. Ажлын орчиндөө энийг ингэж надад тохируулаад сайжруулаад өгөөч гэдэг энэ санаачлалтай. Энэ нь ажил орлогч угаасаа тэр нөхцөлийг нь бэлдэж өгөх үүрэгтэй байлаа. Тийм учраас их санаачлалтай тийм ээ. Өөрийгөө илэрхийлж явах нь зөв юм шүү гэж хэлсэн. За тэгээд анхааралтай сонссон баярлалаа. За та нар шүдээ угаад сухад 3 сар шаардсан уу? Энэ шүдээ угаад сухад 3 сар шаардсан маш удаан угаад сурсан. Энэ одоо автомат угаад сурсан. Баяртай зэрэг цандаг байна. Яа, зэрэг юм дийж биш.
За одоо нэг сарын юм хийн. Үгүй яа. Өөрөөсөө. Танай хастай өөрөөсөө. Угаасаа танай яа онцгүй ихтэй. Өөрөөр юм тийм нохоо наймаа. Би босож ирч чаддаг юм байна уу? Би оснос айд ирч чаддаг. Чи юу Айдгаа би асаа. одоо би нэг хараад загтав. Юм уу? Би хоёр хүнтэй гартаа ирч чаддаг. Энэ нэгэн хоёр гол гараас ирсэн. Одоо хараад Ириха. Есүсний хаан. Энэ робота гэдэг тооны үг. Энэ очсон. Охины хаан. за ингээ одоо энэ хөлөөрөөс ирчихв. Зэт боломжтой юу? Боломжтой. Боломжтой. Мураач дайч. За ингээ хатаалаа боломжоор айлж чинь. За одоо нөгөө нэг хідүүлээ юу яа? Бас нөгөө гаргуу эмхтэй. Энэ бас энийг бол хүмүүс мангас гэж нэрлэдэг байсан. Мангас. Харин энэ аль хэсэг болохтэй өөрийнхөө анх удаа ингэ фото зураг хараад би яг хэрэгтэй байхгүй ч гэсэн би дажгүй юм байна шүү гэж хэлсэн. Тэр маш их өөр хүмүүс хэлсэн. Өөрийгөө дахиад бишээ би бүрэг гэж бодсон. Тэгээд тэр зурч хэлсэн. Зурдаг. Тэгээд тэр дараа нь найз залуутай болоод жирэмсэн болсон. Харин найз залуу нь хайсан. Хүмүүс түүнийг чи жирэмсэн болохгүй. Наад хүүхдээ ахуулах хэрэгтэй. Чи энэ хүүхдийг тижээж чадахгүй. Хүүхэд зовоон. Хүүхдийг тамсан гэж. Гэхдээ алисан үгүй. Би хүүхдээ өөрөө тижээж чадна гэж. Тэгээд амаараа ч гэсэн хүүхдээ тижээдэг. Ингээд амаараа үлдээдэг юм ээ те. Хүүхдээ асарч тижээсэн. За ингэж явсараа одоо энэ түүний зурсан зургуудаас та бүхэнд үзүүлье. За яа зурсан бэ? Артаа мышиг зурсан байна уу? Ямар гоё зурсан. За артаа зурсан байна. За тэгээд тэр маш гоё үзэсгэлэн гаргаж зургийг уртанд төрүүлээд тэр мундаг шагнал авсан. Одоо хүүхэд дүүрч хаях гэсэн хүүхэд тоо болж ээжтэй тусалж гар нь болж хөлн болж ээжтэй тусалж том болсон. Тэгээд англи улсад англичууд алисоныг хүнлээ түүд зориулсан ийм том хөшөө босгож өгсөн. Одоо байгаа. За тэгвэл одоо энэ юу вэ? Алмаз ирсэн. За тэгвэл том алмаз ирсэн байна, жижиг алмаз ирсэн байна. Тэгвэл энэ жижигхэн алмаз ирснийг танд өгье л доо. Та ах уу ахгүй юу? Том жижигхэн жижигхэн алмаз. жижиг. Наа. Ах уу. Алмаз
За тэгвэл бүр юм жижигхэн байдаг штэ. Тийм жижигхэн бүр таахгүй. Ааха. Яагаад авч байгаа вэ танаа? Яагаад авч байгаа вэ? Үнтэй. Бэлгэд өгч байгаа юм чинь аавна. Бэлгэд өгөөд авсан. Ааха. За тэгвэл яахгүй. Ааха. Яг л маш үнэтэй учраас тийм ээ. Нэг юм жижигхэн алмаз нь хамгийн доод нь $1500. За тэгвэл алмаз том жижиг янз бүр байдаг. Жижигний ч гэсэн үнэтэй гэж байна. Тэрүүтэй адилхан үнэтэй. Бид нар ч гэсэн зарим ерөөл хүмүүс том алмазтай адилхан байж болно. Харин жижигэн ч юм уу тийм алмазууд нь бас бид нар байж болно. Тэгсэн ч гэсэн үнэтэй. Амар үнэтэй бид нар тийм үнцэнтэй. Тийм учраас өнөөдөр биднэрт бас боломж байна. Өнөөдөр бид нар бас аяг үнцэнтэй юм байна. Тийм учраас бүгдээрээ хамтдаа урагшаа явцгаая. Төвшөрч гинөө.